Бид нэг хэлээр ярьдаг, нэг түүхтэй. Гэвч яагаад өнөөдөр хилийн зураасын хоёр талд амьдардаг вэ? Энэ хуваагдал яг хизэнээс эхэлсэн бэ? Бүх зүйл 17 дугаар зуунаас эхэллээ. 1636 онд Өвөр Монголын аймагуд манжид дагаар орсон бол 1691 оны 7 нуурын чуулганаар алах буюу Ар Монгол манжийн иргэшээлд орсон юм. Манччин улс биднийг хоорондоо харилцахыг хуулиар хориглож анхны заагийг тавьсан. Манччин улс нуран унахад бид хамтдаа нэгдэхийг хүссэн. 1911 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Богд хаант Монгол улс тусгаар тогтнолоо зарлахад Өвөр Монголын 49 хошууны ихэнх нь бидэнтэй нэгдгээ илэрхийлж цусаа урсган тэмцсэн юм. Харамсалтай нь их гүрнүүд үнийг хүлээн зөвшөөрөөгүй. 1915 оны 6 дугаар сарын 7-ны Хяхтын гэрээ биднийг хүчээр салгаж хаант Орос болон Хятадын шахалтаар Ар Монгол нь автономат буюу өөртөө засаглах эрхтэй болж Өвөр Монгол харин дундад иргэн улсын мэдэлд үлдсэн. Дэлхийн 2 дугаар дайны дараа 1945 оны 8 дугаар сарын 14-ний Зөвлөлт Хятадын гэрээгээр Ар Монголын тусгаар тогтнолыг Хятадаар хүлээн зөвшөөрүүлэхийн тулд Өвөр Монголыг бид Хятадын бүрэлдэхүүнд үлдээхээр эцэслэн тохиролцсон. Энэ нь монголчуудын хувьд хамгийн хүнд хийгээд гашуун сонголтуудын нэг байв. Зя Өвөр Монгол явцгаая да. Өвөр Монголын наадам яг үндэ ямар болтгийг очиж үзье. 자동시건 자시 직제 자자월리 장관 다르가면서 덕슨 잡대월리 Манай энэ удаагийн явж байгаа группийн цүнх мөнхийг хараа. Битүү Гуччи, Луи, Dior, Mior, Louis, Movie бүр Rolex, Airport outfit check. За юм агсрахтай байгаа. За юм Монгол дээлтэй. За тэгээд сетэн шурмаалгаа тавьсан байна гэж. Манжийн үед одоо жигхэн халахын хавтгаа дээрх эвгүй нөхдүүдийн өмсдөг байсан жоохон танхаа малгай шүү гэж юмс. Сетэн шорын орой хашааны дээгүүр харагдахад манжийн амбан захинагч нар салгах байлаа гэж байгаа шүү дээ. Том мунаг том ташуур гарч ирээ. Би солиотойгоор өчтөр шөнийн 1 цагт 3 өнрөө холбогдонгуудаа маргааш өглөө наадам болох уу гэдгсэн аахгүй. Тэсэнд хаашаа явах юм гэж хөнгөт нь би Өвөр Монгол явъя гэсэн чинь окей гэдэг бүгдээр билет авцаад бизнес хийдэг хүмүүс чинь нэг давуу тал энэ шүү дээ. Ямар ч цаг орон зайн тийм хязгаарлалт гэж байхгүй. Төсвөл тэгээ сайхан гарч яваад одоо Өвөр Монголоос очиод бизнес хийж онлайнаараа. Тэгээд миний ганцхан мөрөөдөж байгаа зорж байгаа зүйл нь тэрний юу гэхээр яг гоё Өвөр Монголын шилийн голын малчин айлаар л орж үзсэн байна. Тэгээд ороод хөөргө авцсан байгаа. Ар Монголоос зорж ирээд гоё хөөргөлж ингээ бодохгүй те. Тэрийг л хиймээр энэ да. Тэр ганцхан минь энд байгаа хүмүүс жоохон гайхаад. Над шиг ийм хувцас малгайтай ер нь онгоцон суудаг хүмүүс байдаг юм шиг байна. Гутал мутлыг харж байгаа шүү дээ. Ирэнд ирсэ. Одоо бид нэр шилийн гол руу гарах гэж байна. Эндээс 350 км 3 цаг хагас эртээ яваад орохоор. Тэгээд өнөөдөр бүгдээрээ наадмаа үзээд маргааш гоё нэг энтхийн гоё малчин айл эдрээр ороод тэгээ сайхан хүүхд хөв соёл хоорондоо ярилцаад. Тэгээд баг төрсөж хэлсэн дээ тийм. Айгуу сонник юм. Бүрээдүүд сая алтарган наадам гэж хийж байгаа байхгүй. Тэгсэн чинь манай наадмаас бараг 7-10 хоногийн өмнө хийж байгаа. 7 сар гаруугүй бараг 6 сарын сүүлээр хийж байгаа. Тэгээ Монгол наадам болохоор 7 сарын 11-ээс 13-нд болоод одоо энэ болонгууд ингээ 18-наас 20 гэдэг хойноос урагшаага ингээ 7-7 хоногийн зайтай. Алтарган улсын наадам тэгээ урагшаага одоо ингээ шилийн голын наадам. За ёо 90-ээс гараад яваад зүүн сүмд дээр ирсэн байна. Зүүн сүмд хошуу. Гадаа 32 градус. Ерөнхийдөө бол өмнө говьээс ч урагшаагаар авчиж байгаа штэ. Цэвэр говийн нутаг штэ. Замд бол ингээ битүү тэмээ. Амар халуун. За бид ямар ч зүйл гурилтай шүл идэти. Тэгээ нэг гурилтай шүлний газар ирсэн байна. Энд гурилтай шүлээ идчихэд цаашаа шилийн гол руу гарна да. Дахиад бараг 200 орчим км явах юм болов. Яа, гурилтай шүл маань ирсэн. Үхрийн махтай. Амтны амсаатай. Зөөлхөн. Махны янз бүр зүйл байна. Амсаа тэнд гурлаа.
Ар Монголоос энийг л үзэх гэж зорж ирлээ дээ. Тэгээ төвжрэл нь бол гайгүй. Бас дид бүтц сайтай газар учраас цагтаа дээр сайн гараа зохицуулт дээр айгүй гайгүй явж байна. Энд харахад бол арай манай хүйдлөө дээр цугласан шиг их хүн цуглаагүй. Хүйдлөө дээр бол энэ жил 350 мянган, 75 мянган машин цугласан гэж. Тэгээд чинь нэг урсгалтай зам дээр чигцэлтэй бөө юм бас. Энд бол гайгүй. Playtime дээр цугласан машинаас цуг харагч. Яа энэ жил бас 1024 бүх зодглож байгаа юм байна Монголтай адилхан. Бас нэлээд том талбай шүү. Шар тал гэдэг нэртэй газар гэж байна. Ер нь бол агаар салхин яг адилхан, өвс ногоон адилхан, өндөр тоноор адилхан. Тэгэл адилхан л өндөө. Товор шуумал, мормал адилхан. Бүх юм адилхан. Үүлний хэлбэр бүгд адилхан. За эцэст нь явж шилийн голын Монгол наадам дээр ирсэн байна. Sen Cüzültük detken sesçik detlen bit Moнгол sen Ökçüdün deve gusın jorok herte Moнгол sen Tutulur kabasko kelbot irsilin cit Moнгол sen Kokkerin cip çok fazla Moнгол sen Hurray sen Энэ хэсэг эдэр нь бол яг манай хүйдлөөтэй адилхан заа. Ингээ битүү ингээ хоолны хэсэг. Гэтэ юм бөөрийн хий биш. Жохон дөрвөлжилсэн юм гоё контейнер эдрээр хаацсан л хоосон ш. Ийшээ бол ингээ цэвэр наадмын талбай. Тэгтээ байна уу? Болно штэ. Өвөр Монгол залуу юм уу? Хүү намайг таньж байгаа юм уу тэгээд? Яаж таньдээ? Таны Facebook дээр үзээд их. Facebook дээр үзээд. Ямар гоё. Таны бичлэг TikTok дээр бүлээ явдаг шүү дээ. Юу, энэ тийм үү? Өвөр монголчууд олон үздэг шүү дээ. Үу тийм үү? Миний видео явдаг аа. Тэр нь ямар видеонууд ах вэ? Миний яриа видеонууд байна уу? Эсвэл жоохон өв соёл моёлтой холбоотой тиймэрхүү. Яриа өв соёл. Бүгд байна уу? Янз янз байна шүү дээ. Тийм үү? Гайгүй үзнүүд нь байдгүй. Лайк гэмтэр дарсан хөдөн мянган дээр гардаг шүү дээ бас. Тийм үү? Үу чалаач юм шүү. За баярлаа. WeChat дээр бас од хардаг таныг. WeChat дээр би явж идэг аа. WeChat дээр бичдэг бас. Дотор маань Ингээ ухаан байж ангууд би гараад иртээ заримдаа. тий. Пуа! Манай найзууд олон дайхтар. Тийм үү? За танилцсандаа таатай. Би дотгош ороод энүүгээр ингээ битүү явж байна. Сайхан надаарай. За чи юу вэ хөө? Би чи өвөр Монголдоо бас хөө. 1000 лайк майк авдаг гэж шүү. За энийг үзэж байгаа өвөр Монгол залуучуудаа бүр сайн түгээгээд өгөөрэй. Ахта шеэрлээрэ гэдэг шиг шаачна. Сайхан татаж аваад тавиад тастаад тавиад тэгээд байх юм бол би чи өвөр Монгол руу бас олон ирээд гоё цагаан сар мараар ирмээр байна. За энд бол ингээд бүр юм лед гэрлээр бүр ингээд бүчилдсэн. Сайхан том гэр байна. Энэ араа банхар нохоон бүргэр биш те. Араа том хамбург. Танахнаас чи ямар юм яа? Аа? Танахнаас чи ямар боб? Бид энийг бол бүргэр гэдэг. За энд юм эртний идэлшээ. Йоо, бро энийг хараа. Энэ ямар авраг бүх юм. Энэ одоо хаалкын зодог юм ааш. Энэ нэр яг хаалкын зодог шодог шүү дээ. Энийг чинь энийг юу гэж хэлдэг вэ энийг? Занга. Занга. Энд чинь олон давсан гэсэн үг шүү дээ, тэ? Аврагалсан гэсэн үг үү? Энэ бол юу юм бэ? Амар хүчрхэн харагч шүү дээ. Энд юм өөрхөн сүнээр имэйл гэдэг юм шүү дээ. Ямар хөрх. 2000 юм. За тэр зодог болтой айхтар байна. Хаалкын зодог бол анх удаа харлаа. Нэг юм ингэдэг гинэ өвөр монголчууд ч ерөөсөө хуушуур нэг иддэг юм байна. Наадмаараа. Бид нар ч л ерөөсөө утга учиргүй бөөндө заавал наадмын уушуур идэх хэрэгтэй гэдэг. Энд бол ерөөсөө л улаан идэ, цагаан идэг л иддэг гинэ. Улаан идэ гэдэг нь мах, цагаан идэ гэдэг нь болохоор тий сүү цагаан идэ гэсэн. Энийг хараа. Дийлтэй робот шүү дээ. Ч одоо босоод ирэх юм шүү дээ. Ямар юм бэ тий. Сайн байна уу? Хүй. Энэ хоёр хоорондоо барилдах юм биш үстэй. Чараа ингээд компьютер тоглож байгаа юм шиг ингээд товчнуудаа дараад командууд өгд юм биш дараа. За сууж бол чадчихээн. Юу чаддیں۔ Мэдхгүй юу. Өө шалтлаад эхэллээ. За. Энэ ингээ Монгол гэрнүүдийг харахаар нөгөө өвөр монголчууд ийсэн Чингис хаан кино санаанд орох юм. Ингээд яг бидний нөгөө мэддэг цагаан монгол жижиг гэрээс арай өөр юм. Ч одоо дээшиг өндөр юм. Сайхан наад ч нөө. Сайн байна уу? Та урлагийн үзүүлбэр үзүүлж байгаа юм уу? Ямар гоё. Бүжиг юм уу? Хизээ гарах юм таад? За одоо ингээ тайзан дээр гарах юм удахгүй. За би үзье хүлээж байгаад. Сайн байна уу? Тийм үү. Би бүр Ар Монголоос зорж ирээд үзэхээ л явж. Өнөө өглөө ирээд шууд иш ирж байна.
Энэ кейкийг хараа. Монгол гэрний хэлбэртэй кейк шүү дээ. За анх удаа Монгол гэр идэж үзэх гэж. Хоёулаа нэг зураг оруулчих. Гоо болно шүү дээ. Чөлөөтэй. Сайн байна уу? Та бүгдээ шилэн гол явах уу? Тий, шилэн гол. Аа за. 3, 2, 1, 3, 2, 1. За баярлаа. Монгол гэр авсан. Одоо Монгол гэр идэж үзэх гэж байна. Ингээ харах юм бол юм гой өргөө байна. Тэгээд ингээ хатгаад ёй. Ваа, дотроо хараа. Окей. Яг нэг гоё ш. Тэгтээ дэжгүй. Дотроо шар будаатай кейк хараа. За хуушуурл гэж хэлээрээ. Солиороо дээ. Амсчих уу? Чи бүр савхаар хуушуур идэж байгаа. Өвөр Монголын хуушуурны амтлагаа анх удаага. Манайч айгуу гоё юм байна. Яа, дижиталын дуу явж төө. Чи юу болж байна хөөе? Хүүхэд насны дурсам сэрэгцсэн. Яаж би чи хуушуурныхаас сэтгэл хэлчихсэн шүү дээ. Цасан бодрох хөрлийн үрдэж биш аа тэр чинь. За зөв би хуушуур идчихсэн шүү дээ. Гурил нь айгүй нэмэггүй. Гурил нь маш нэмэггүй. Ийм. Жохон өөр хаашиг. Яг хуушуурны texture баглаа. Тэ хуушуур. Махуул гоё. Гурил бол маш нэрийнх юм. Ер нь бол ингээ Монгол өв соёлын амьд байгааг харахад бол гоё нөө энд. Хэдий одоо ингээ хятадаар яриад те ингээ хятад дуулаад яг хөө юм байгаа ч гэсэн бид нар адилхан Монгол гэртээ амьдарч гин, 5 хошуу малаа малалж гин, 93 наадмаа хийж гин те. Мориор, бийлгээ бүх юм байна. Бас бид нар бүрээд рүү очих юм бол ч гэсэн бас адилхан л баг. Бид нар одоо алтарган наадам руу очих юм бол алтарган дээр бол бас бүгдээрээ л адилхан орсоор ярьж байгаа. Энд ирэх юм бол мэдээж бүгдээрээ хятадаар ярьж байгаа. Ерөнхийдөө зүгээр эртний монголчуудын те энэ олон мянган жил явж ирсэн соёл өдий хүртлийн амьд байна гэдэг л хамгийн чухал. За энэ бол ингээд наадмын талбай байна. За ингээд ийм морин тойруулах шиг юмтай юм байна. Гэтэ нэг гоё юм нь юу юм бэ? Манай нөгөө стадион шиг ийм ногоон зүлэг биш. Яг байглаараа. Яг өвсөн дээрээ барилдана. За би энэ талбай дээр ирснээр нэг л юм хийж үзье гэж бодоодсон. Монгол бүхийн хамгийн том онцлогч нь бол ерөөсөө ямар ч цаг хугацаа гэж байхгүй, оноо гэж байхгүй. Нэг нь ерөөсөө өвдөг шороодтол зүгээр л үзэлцсэн. Дуустал нь үзэлцсэн. Гэтэ мэдээж эн чинь 1024 бүх барилдаад те ингээ гой мордоо унаад энэ сайхан адуунуудынхаа хурд хүчийг нь үзээд мэрэгнээ сориод сум тавьж гинэ гэдэг чинь тэгэл тэр нь өөрөө сонирхолтой юм да гэж. Энд чинь 36 дахь удаагийн наадам гэж байгаа шүү. Тэгэхээр ч одоо тэгээ 1990 оноос хойш тасралтгүй 36 удаа зохион байгуулагдсан юм байна. Энэ өвөр монголчуудын надад хамгийн гой таалагдж байгаа нь ерөөсөө энэ байр байшинг гой барьж байгаа нууд нь байна. Дээшиг хараа. Оройнууд нь дээвэр нэдэр айгүй гоё. Манайх шиг юм намхан биш. Андаа гоё дээшиг. Энэ их гоё. Их хөрхэд энэ унгыг хараа. Энэ одоо юу хийж байгаа ганцаараа. Сайн байна ахын дөө. Эй. Хөөрхөн унаг бай ганцаарх нь. Энэ хараа Tesla-гийн тамгатай морь явчих. Энэ одоо юу вэ? Тамга мамга нь бол бас те бараг Iron Man-ийн тамгатай морь шааж явах үү те. Энэ тал дээр явж байхад бол би ерөөсөө ч тий өөр улсад байгаа юм шиг бол мэдрэмж авахгүй байна. Яг л Playtime дээр байгаа юм шиг, яг л нэг Төв аймгийн зүгээр нэг талд алхаж байгаа юм шиг л мэдрэмж авч байна. Явж байгаа дуу, гэр бүх харагдж байгаа минь харахад бол. Энд гоё дээл мэйл зарч байна те. Хүү энэ ямар гоё хараа. Эдих ч юм өөр хөгжмөнтэй юм байна шүү дээ энийг хар та. Энэ хөгжмийн нэрийг нь юу гэдэг юм бол? Ховс. Ховс. Ховс хөгжим. Захрын. Захрын ховс юм. Гитар шиг юм байна те. Тий. Хэлбэрийн хувьд ховс. Тэгээ хажууд нь лимб. За энэ дунд чи Монголтой хүн олно гэж зү. Тэгсэн чи 13 дугаар зууны баатар явж байх юм. Пүүзтэй баатар байна. Эргээд харангуут нэг минь дус мэдэт. Пүүзтэй баатар байна шүү дээ. Энэ баатар залуу монголоор ярих уу? Монголоор ярих уу энэ залуу? 你讲汉语，听不懂你的蒙古语。 Оо ярихгүй. Монголоор ярихгүй юу? Энэ залуу ч гэсэн монголоор ярихгүй юу? Тийм үү. Сия зэ. Танай ар Монгол юу? Тэ ар Монгол. Тэ. 那是外蒙的，你是蒙古的，你是蒙古的乌兰巴托， Улаанбаатар. 你会讲英语，Англи you speak English Yeah, I can speak English. 啊，对。肯定俄语肯定会，这个他们会。 Russia。 跟我们那个韩语说的一样，俄语也。 За би ойлгохгүй юу болоод байгаа. Би бүр ойлгохгүй. Та гоё танилцуулж өгөөч энд юу байна? Танай энэ сүдэр, хормын сүдэр. Хормын сүдэр. Хөрмийн сүүдэр авдаг газар юм уу? Тийм газар. Би сууж болох уу? Та нэг айлд орж ирсэн. Шууд хоймор дээр нь очиж суучдаг гинэ.
За эднийх юм гоё сүүдэр авдаг газар юм байна. Зураг авалтын чи сүүдэр гэдэг юм байна. За баярлалаа. Чи ерөөсөө Монгол хүн олдохгүй байна. Уулзын учрыг яри хөөрөөр Монгол хүн олдохгүй. Энэ наадмын бол бараг 80-90% бараг л хятад хүмүүс байна уу да. Яг ингээ монгол хэлээр яриад хоорон сайхан хуучлыг хийхээр ерөөсөө монгол хүн олдохгүй. За энд бүргэр авлаа. Өрөмтэй бүргэр. Өрөмтэй бүргэр. Ингээ бүргэр хараа. Тэгээ онголонгод өрөм. Тойлот. Өрөм мах хоёрыг холж ирж ямарыг юм бэ те. За амсад үзье да. Аарцтай гурилтай шүлмэд гоё юм шүү дээ. Аарцтай гурилтай шүлөө. Банк хийгээд. Окей. Шинамто. Шинтэг. Айгуу сонио. Яг ингээд чиз хазаад яг мах хазаа гэж дундуур нь өрөм ороод ирдэг шүү. Нэг банштай цайч юм шиг нэг юм сүү мах хоёр холдоод яа дасгал янз юм байна. Шилийн гол дээр өрөмтэй бүрээр идчихээр. Сайн байна ах. Тэгээ морь уны. Тавуулаа явж байгаа. Тавуулаа. Тий. Нэг хүний хийдүүлээ. Бүлүүн тарнуу жихэн тарнуу. Томор тойрё. Тамар дөрөв 100. 100. За тэгээ болж байна. Танаас ирж байгаа. Ар Монголоос ирсэн. Тий. Ар Монголоос зорж ирлээ шүү дээ. Үзэхээр. За тэгээ. Өөчг мал батлиж гүн өөцөн юм аа. Сайн өндөг гэж байна юм аа. Гүтгэх. Сайн ундгууг нь бол хөтлөөд явах юм байна. Чиг гүн өөцөн гэж байна. Ойцсон тохиолдол байд юм уу? Байхгүй юм да. Өнөөгч мэдгүй. Өнөөгч жижиг бүхлэггүй томрож байгаа. За. Амар хийж батлах байхгүй да хаа. Хоёр төвлөгч олох гаагүй. Хоёр мөнгөж олохны гаагүй. Бид наад өөчүүлж явахгүй да тийм ба. Тийм. Ойчулж болохгүй шүү дээ, тий. Амар төвшин батлаа шүү. Тийм ээ. Амар төвшинг батлна. За амар төвшинг батлах. Бид өдлөө чирээ явуулаад тийм ба. За. Одоо энэ өвөр Монголд ер нь шилийн голд юм малчин айл хэрэг байдэ. Цөөхөн болж байна одоо. Малчин айлч одоо юм чөөрж байна. Яван цөөрж байна уу, тий. Нутаг баг. А ихэнх нь тариалан бол явцсан. Тариалан болоод одоо нутаг үлцээ чинь улсаас хурааж нүүдлэн мадал байхгүй болсон шүү. Яана тийм үү. Нүүдлийн малаж байхгүй болж байгаа юм да. Манай чи жилийн дургуул нэг л гаж ирд. Бид үзэж байна. Хаяа. Орикон нэг. Тэр чи өвлжөө хаварчаа намарчаа байхгүй юм ба шүү дээ. Нэг л өвлж байгаа. Тийм үү. Араас ялгалт тусаал гэдгийг хураач улсаас хураач. Улсаас хураach байгаа юм уу тийм. Ээж болчихсон. Аалгуур соёлыг чи авч ийнэ гэсэн үг. Одоо чи Монгол бичиг заахаа болцсон. Байсан шүү. Одоо болцсон те. Энд тэгээ хүмүүс дээл өмсгөө болцсон юм уу энэ юм? Дээл өмснөд энэ өмсгөл. Айгу цөөхөн харагдсан. Дээл бүр өмсчихгүй шүү. Өмсөхгүй юу? Цагаан сараар ядаж дээлдэг юм. Сараар хоёр үзэмчмэл их дээл өмснө. Хоёр үзэмчин бол бараа үзэмч хоёр сунд дээл аваад өгч байна. Шулуухаас нэг орчихсон. Баруун зүүн сүнд баруун зүүн үзэмчин хоёр бол дээл их өмснө. Өдөн шүү. Их өдөлж байна. Араа өдөн шүү. Үндсэн нам гэдэг зүйл байхгүй. Манай малчин донд авчраад суур угаас чинь аа адуу угаас мал малчин гэж болж байна. Та Ар Монгол явж үзсэн үү? Үгүй. Үзээгүй юу? Та нэг үзээрэй. Тэгээрэй. За сайхан надаар ах. Чамд итгэж найдаж хэлдэг хэдэн үгний минь дээчний юм да. Чимээ бүхэн хөрөх дурсамжуудын эзэн гэвэл чи юм да. Нэг татны нэгэд алдахад минь надтай тэр хүн нэгэн. Тэг хотон бодлоо минь нэгэн чамайг сайхан явахыг тарах юм. Гэр бүлтэй мэт чиний дууди чи ус бол чамаар үстэй сэтгэл гэдэг өөр хамаадыг нөхөрлөг гэх өөр хамаадыг гандажгүй усаж ойн гавдыг тэнгэрийн хаяхан хүч дуусны мэдмээр санагдаад дууцсан мөрөдэн газар банк чи андуурснад бос гэдгийг бид ухаацтай. За бид нар наадмын 2 дахь өдөр ирээд энд сайхан өвөр Монгол залуучуудтай ярьж суугаад хоорондоо толио сонсоод дуулаад караоке доод хурдын дуу муудуулаад ганц хоёр пиж уусан шигээ хоорондоо ярилцаад байж хахад яалчгүй нэг Монгол юм дөө. Ямар ч ялгаа алах хоорондоо. Гэтэ нэг юм нь ер нь манай өвөр монголчууд маань бидэрт бол жоохон гондох сэтгэл байна. Таныг залуутай ярьжсэн чинь бүр ингээ нулимс туслуулаад хэлчихсэн. Ингээд 12 жилийн өмнө би анх Монгол очсон. Ингээд маш ингээд сэтгэл догтлсон байдалтай ингээд Монголд очсон. Тэгээ би ингээд очоод хүн болгон намайг л өөрчсөн. Хүн болгон намайг хятад гэсэн. Хүн болгон намайг хужаа гэсэн. Хүн болгон намайг зайл яв гэсэн. Тэгээ би бүр ингээд гондоод тэгээ би яг ингээд замын өдөр гараад ирэн рүү орж ирээд ингээд сэтгэл уужраад хинч намайг дахиж
муухай хужаа гэхгүй. Энд ч намайг их зайл гэж хөөхгүй дээ гэж баярлж байсан. Тэрийг сонсоод би хүртэл ингээд дотор сонирн болж байгаа байхгүй. Тэр энийг үзэж байгаа залуучууд авах юм бол ерөөсөө нэг нэгнийгаа бүгдээрээ 10 өрөөрөө хувааж тэ тэгж ерөөсөө болохгүй. Тийм жижигхэн хараад байна. Аймагаараа талцаж зодтолтно, сумаараа талцаж зодтолтно, 10 өрөөрөө зодтолтно. Тэ хойноогоо бүрээд халимаг туваа нарыгаа бас доочлон. Тэр ерөөсөө тийм байх болохгүй байгаа. Тасарсан мах үсэрсэн тус. Тэр тийм байна. Жиггүй углуурганы үгнүүд ярилцаад тэ нулимс цэйлэгнээд хамтаа сайхан төрөлтэй танилцаад ингээ явлаа. Би бол тэгж бодож байна. 10 Монголын залуучууд өвөр Монголын наадамд ирээч. Дараа жилээс ирэх гэ. Тэр олуулаа ирэх та. 100-100-аараа ирэх та. Сайхан халах малгай тэ ард малгай сэтэн шормороо өмсөө сайхан банхар нохоогоо дагуулаад шонхроо бариад ирэх та. Гоё эдрийг урайлаад найрлаад эдгэр чинь ингээ санаа зовоод эн чинь бас хамаагүй ингээд найрлчих чадахгүй те дуу шуу орохгүй бас ингээд бидрийг хараад ингээд та ямар гоо ирэх чөлөөтэй юм бэ гэж бүкс үг Монгол юм чинь бид нар энэ тэгж байгаа бид нар энэ дээрээ гоо ингээд очиг бадраая л та энэ дээрээ сайхан наадамлаа гэж аахгүй энэ гоо бөхчүүдийг хар энэ гоо сур харваг хар энэ гоо морин уралдааныг хар энэ гоо монголчуудыг хар монгол туурхт ингээд түүад хавтгаад энэ чинь тарцсан байх шээ миний их юм тийм л